Арго багш мэдрэмж хүн ер нь мэдрэмжэндээ найдан амьдрах хэрэгтэй байдаг юм байна. Тэгвэл мэдрэмж гэж юу вэ? Нэг тийм үгээр илэрхийлэгддэггүй юм хүнд байдаг шүү дээ. Би та нарт мэдрэмж гэж юу байдаг тухай тайлбарлахыг оролдъё. Би баруун Германд 2 жил ажиллаад ирснийхээ дараа нэгэн гадаад хэлний дээд сургуульд герман хэлний багшаар төр ажилласан юм. Хагас жилээр 1-р курсын герман хэлний ярианы дадлагын шалгалтын комиссийн нарийн бичгийн дараагаар томилогддог юм байна. Шалгалтын комиссийн нарийн бичгийн дарга гэхээр нэг том дарга болчихсон гэж битгий бодоорой. Зүгээр л багш дүн тавихад гарын үсгийг зуруулж аваад хичээлийн эрхлэгчид өгч тамга даруулан баталгаажуулдаг ажилтай. Тэгээд шалгалтын өмнөх өдөр багш нарын конторт суужээ байтал оюутан ган зэрэг намайг дуудаж байна. Гараад очтол тантай нэг ярих яриа байна гэдгийм байна. Яриар гэтэл ийшээ яваад ярьчихъя гэд толгойгоо дохилоо. Баг байхад зодолдохдоо ийшээ яваад ярьчихъя гэдэг байж билээ. За байз ган зэрэг бит хоёрт зодолдох шалтгаан байхгүй дээ. Юм уух гэж байгаа юм болов гэж бодсоор ган зэргийн тэр хүсээд байсан газар руу дагаад явлаа. Бүр шатуруудаад харанхуй подвол руу дагуулад орлоо. Нээр бүр өврөөсөө нэг шилим гаргаад багшаа май гэд надад өгөв. Тэглэр нь би баярлаа гэж хэлтэл ган зэрэг багшаа наадхыгаа ууч гэж хэллээ. Би түүнд сургуулийн газар юм ууж болохгүй. Багш нь ажилласаа халагдчихсан шүү дээ. Гэртээ очиод янзалчихъя гэв. Ган зэрэг хэсэг дуугүй байснаа. Багшаа таныг их авьяастай хүн гэж сургууль даяар яриад байх юм гэхээр нь би баахан онгирв. Ямар авьяастай гэж байна гэтэл таныг нэг шил юмыг нэг амьсгаагаар уудаг гэдэл байх юм. Та над тэрийг хийж үзүүлээч гэлээ. Нэрч надад тийм нэг авьяас байсан л да. Хойно оюутан байхдаа Оросуудаас сурсан юм. Манай гадаад хэлний дээд сургуулийн концертын дээрч билүү юу лээ. Залуу багш нар авьяасаа үзүүл гэхээр нь би дуу бүжгэнд эв хавгүй юм чинь нэг шил юм нэг амьсгаагаар уугаад үзүүлчихсэн чинь ийм яриа гарсан ажээ. Залуу байхад онгироо байсныг хэлэх үү. За ган зэрэг харж бач гэд нөгөө юмыг аваад хайчихлаа. Ямар ойлго байх вдэ. Толгой манраад явчихв. За багшигаа хүргэж өгөөрэй гэд тамхилтал ган зэрэг. Багшаа би танаас нэг зүйл гуй гэдгийм байна. Муу зальтай золиг юм уулгаж угаад гуйдаг байна шүү. За юу юм бэ гэдэл. Багшаа та намайг маргаашийн шалгалтанд аргалаад өгөөч. Надад дунд байхад л болно. Би анхнаасаа хичээлээ ойлгоогүй болохоор урнаа багшийн хичээл дээр юу ч хийдгүй онгоц буудаад л сууждаг. Нэг удаа бүр цаас зажилж байгаад шидчихсэн чинь урнаа багшийн тухан дээр онцгсон. Багш намайг заавал унгана гэд занаад байгаа. Урнаа багш та хоёр найзууд юм чинь та гуйгаад өгөөч гэхэн тэр. Урнаа багш бид хоёр сайн найзууд л та. Бид хоёр хэлнийхээ хоббигоор найзалдаг. Би герман хэл их сонирхон, урнаа багш Франц хэл сонирхдог. Би Франц хэлэндээ арай гайгүй болохоор түүнд хэлж өгдөг. Урнаа багш надаас 10 жилээр удаан багшилсан болохоор герман хэлний тал дээр надад зөвлөдөг их ухаантай, өндөр боловсралтай, маш их шооч, найзрах их сайхан багш байсан юм. Байсан юм нь өвдөө. Отооч байгаа л да. За би тэгээд ган зэрэгт хэллээ дээ. За миний дүү би чадахгүй. Нэгдүгээрт би шалгалт авахгүй. Ер нь тэгээд урнаа багш худал хоормог юмд үнэн голоосоо дургүй. Бас их шооч хүн шүү. Би чамд өнөөдөр уусан юмаа маргааш аваад өгчихье. Тэгээд зам замаараа гэлээ. Гэтэл ган зэрэг багшаа би танд нэг амьд хонь өгье гэдгийм байна. Би ч дав хийгээд л явчихав. Амьдрал хэцүү байсныг ч хэлэх үү, цагаан сард өгөж байгааг хэлэх үү, шууд л зөвшөөрчлөө.
Маргааш нь шалгалт эхэлж оюутнууд онц аваад муу аваад л гараад байв. Ган зэргийн ээлж боллоо. Урнаа багш асууж байна. We has yet do. Oh here come and see. Гэтэл цаадханд юу ч байдгүй. Таг дуугүй. Уул англиар бол What's your name? Where are you from? Гэсэн үг л дээ. Бүр guten Tag гэхэд хариулахгүй дэмийл над руу хонь нүдээр харах юм. Тэгэхээр нь би урдаас нь хонь авчихсан хүний нүдээр харлаа. Би дотроо бодлоо. За ингээд хоньчгүй, хоолчгүй болдог юм байна. Хайтаа байц. Урнаа багш уурлаж. За ган зөргөө. Надад гомдохгүй үсттэй. Алив сурлагын дэвтрээ гэхэд би сандарч. Урнаа багш төрхүлээ. Танаас нэг гуйх юм байна гэж хэлв. Урнаа багш. Товчхондоо юу гэсэн үг вэ гэж асуулаа. Урнаа багш олон таван үгэнд дургүй тул дээрх асуултыг асуудаг заншилтай. Товчхондоо ган зэрэгт дунд тавьчихъя гэд авлаа. Яагаад би дунд тавих ёстой юм бэ? Та хоёр хамаатай юм уу? Гэхдээ би сандарч үгүй гэж хариулв. Ер нь урнаа багш худал хэлсэн хүнд их дургүй учраас би үннээ хэлэхээр шийдэв. Та хоёр ямар холбоотой вэ? Бид хоёр найзууд. Та хоёр юуны найзууд вэ? Арай уудаг найз биш биз? Гэж урнаа багш ёжтой асуухад миний яс хавталзаж юу л да уудаг нь юу ах вэ? Хаяал нэг ганц юм хуваагаад уучдаг юм гэж үннээ хэлв. Ухаа бүр нийлж архи уудаг багш шав хоёр юм байж таныг багш Арго биш Бувант Арго гэвэл таарах юм байна да гэж францаар хэлв. Уудаг Арго гэсэн үг л дэм. Та ер нь юм авчихсан биш биз гэж барьцаа улам лавшруулахад нь би нэгэнтээ өнгөрсөн юм гэж бодоод нэг шил юм авчихсан гэлээ. Хөө та чинь их хямдхан хүн байх нэ. Нэг шил архины үнэтэй гэхээр нэг үнэтэй хүн болох гэдэл бас нэг хонь өгсөн гэлээ. Урнаа багш тажигт л инээснэ. Хаа бас их үнэтэй хүн байх нь. Тааж их сэргэлэн хүн юм аа. Таныг багш Арго биш хончин Арго гэвэл таарах юм шиг. За байц манай сургууль чинь 2000 оюутантай. Оюутан бүрээс нэг хонь гэж бодоход бүр таа чинь 1000-т болоход их ойрхон байна да. Таныг бүр хончин Арго биш 1000-т малчин Арго гэж нэрлэвэл таарах юм байна гэж бөхөр бол намайг баруун солгоогүй тонгорч гарлаа. Таа чинь хонь авилгалд авахаар тийм эмзэг бүлгийн хүн үү гэд барьцаан чангаруулв. Тийм ээ их эмзэгчтэй. Би танд нэг гуйын өгөн шүү гэж эцсийн шийдвэрлэх мэхэн хийлээ. Урнаа багш баахан инээснэ. За ган зэрэг би чамд дунд тавья. Нэгдүгээрт Арго багш бид хоёр найзууд. Би энэ залууг юмд хүрч магадгүй гэж найддаг. Хоёрдугаарт танаа найз чинь надад бүх үннээ хэллээ. Би шудраг үнэнд дуртай. Гэхдээ би чамд зүгээр дунд тавихгүй. Чи заавал нэг юм хэлэх хэрэгтэй. Ган зэрэг би хичээл болгон дээр нэг герман ардын зүрд зүүгийн утгыг монголоор тайлбарлаж өгдөг. Эдгээрээс ганцхан л монголоор хэлчих. Тэгэл би дунд тавиад өгье гэв. Үүн шиг амарх юм хаана бахав дээ? Би ч бөөм баяр боллоо. Нүнд ч хонь маань харагдаад майлах дуун хүртэл сонсдох шиг. Ган зэрэг рүү харлаа. Би юу ч дуурдгүй шүү. Урнаа багшийн уур дахиад л хөрв бололтой. Би ч их сандрах маягтай. Гэтэл ган зэрэг Күн аачтэн, дэл заачтэн гэж их гоё хооч дээдэж аялгаар хэлчихв. Урнаа багш гайхаад явчихв. Би ч дотроо бодлоо л доо. Аачтэг гэдэг чинь 8 гэсэн үг. Заачтэн гэдэг нь огтлох гэсэн үг юм болов уу гэж бодоод урнаа багш наадах чинь Сэм Разотмер Один Раз Отрич буюу
долоо хэмжиж нэг огтл гэсэн Орос ардын зүүр цэцэн үгийг германаар хэлчих шиг боллоо. Гэтэл урнаа багш хэсэг гайхснаа бүр хүүхэд шиг инээж гарлаа. Ган зарагт уур хүрх шиг, өөртөөч уур хүрх шиг нэгэнтэй л ийм юм болсон хойно би урнаа багшд хэллээ. Урнаа багшаа, хүн ахтай, дээл захтай гэд гоё юм биш үү? Харин бүр агуулга нь Монгол, хэлбэр нь герман, ёстой арга билэг нь бүрдсэн зүүр цэцэн үг байна. Ийм зүүр цэцэн үгэнд дунд багтан дөө. Гэтэл урнаа багш онц шууд онц тавья да гэсэн юм да. Ган зарагч бөөм баяр гарахтаа урнаа багшаа их баярлалаа. Би ч германаар ганц хоёр үг мэднэ л дээ. Хайл Гитлер, хайнди хоч, рас партизанын бандитэн гэж хагас дутуу буруу хэлээд гарсан юм. Ингэж л ган зэрэг аврагдсан юм да. Хэд хоногийн дараа ган зэрэг ахаад манайд ирдэг юм байна. Хойнооч өглөө их сайхан хонь байсан учраас цагаан сарын ууц болгохоор шийдлээ. Ган зэрэг нэг шил юм надад өгөөд багшаа танд их баярлсан шүү. Наадхыгаа уучих гэлээ. Би ч хэллээ. Өө багш нь тэгж нэг амьсгаагаар ууж чадахгүй. Аажуухан авъя гэтэл тэг багшаа. Өөрөө л мэд гэхээр нь би за нэг татчихъя гэд нэг авлаа. Ган зэрэг багшаа би танаас дахиад нэг юм гоё гингүүт нь дотор пал хийж үгүй би чадахгүй. Юу ч байсан чадахгүй. Чамаас болж би хончин арго гэж нэр авсан. Хончин арго нь болоод бүр хончин найдан болсон. Зарим шоож багш нар найдан хөл барьдаг арго гэх нь холгүй шоглдог. Урнаа багш намайг өмөрхтөө та нар мянгад малчин аргог битгий шоолоод дугаарай. Тэгж ярих юм бол мянгын дугуй унсан мянгад малчин аргогоос уучлалтгүй гэдэл би чадахгүй ган зэрэг гэчгэв. Ган зэрэг хэсэг дуугүй сууснаа гинт багшаа би танд нэг үхэр өгнө шүү гэдгийм байна. Сүхээр цохиулаад авсан юм шиг л боллоо. Үхрийн төлөө үхсэн чи ядгийм гэж бодогдоод шууд хэл. Юу ч байсан би харгална гэж хэлээ. Харин ч гайгүй юм гуйлаа. Та надад цагаан сарын дараа герман хэл заагаад өг гэлээ. Би ч зөвшөөрлөө. Удалгүй манад Сүхбаатарын Мөнх хаан сумаас их сайхан үхрийн мах ирж тэр жилийн цагаан сар их элбэг дэлбэг бэлэг дэмбэрэлтэй өнгөрлөө. Ингээд цагаан сарын дараанаас би ч зааж гарлаа да. Номоор заая гэхээр мань хүн ойлгодоггүй. Тэгэхээр нь энэ хүнд гарыг ч одоо яая да гэж бодоод үгнүүдийг амд нь дагуулж уншуулад шууд холбоод ярьж сургаад дүрмийг бүгдийг цэврээр нь зөв ойлгуулж 14 хоногийн дараа шууд өөрөөр нь дасгал ажиллуулж орчуулган дээр 2 сар шахам ажиллууллаа. Ингээд бүтэн жилийн шалгалтаар ган зэрэг маань бор зүрхээрээ онц авсан юм да. Урнаа багш бүр гайхаад "Гүй хүн ингэж засарна гэж байдгаа? Яаж ингэж сайжрав?" гэж асуухт нь Арго багш зааж өгсөн юм гэд хэлчихжээ. Арго багш чамаас юу авсан бэ гэхт нь хүн муутай амтэн чинь үхэр авсан гэд хэлчихсэн байгаа юм да. Ингэж би үхэрчин Арго буюу үхэрчин хүү цэрэнд оржоо хөө гэдэг хочтой болсон юм да. Гэхдээ би ган зэрэгт их баярлаж явдаг юм. Тэр намайг жинхэнэ багш болгосон юм. Түүнд хичээл зааж хэл сурах хэлбэр аргуудыг нээсэн. Миний анхны герман, франц, орос хэлний хувийн курсүүд ГХД эсдэр нээгдэж билээ. Тэгэхээр мэдрэмж гэж ган зэргийн хэрэгтэй үед күн ажтын дээл зачтын гэд хэлж тэрл чадварыг хэлж байгаа юм шүү дээ. Одоо мэдрэмж гэдгийг ойлгов уу? Б. Арго 1966-аас 2019 21 мянга 2012 оны номоос